За сайн байцгаана 30 өдөрт 10 саяын челленж маань 6 дахь өдөр болж байна. Та бүхэн маань тэгээд лайк, шеэр харамгүй хайрлаад бичлэгтэй минь хамт байгаарай. За тэгээд өнөөдрийн ажил бол маш товчхон болоод өнгөрөхөөс өөр аргагүй боллоо. Өдрийн тэр ачаалал тэ одоо замын төгжрөл гээд дээрэс нь бас миний хувьд бол жоохон асуудалтай байна. Надад бол ер нь зураглаач маш их чухал хэрэгтэй юм байна гэдгийг би бол ойлголоо. Би бол өөрийнхөө ингээд бичлэгийг хийгээд тэгээ бас давхар ажил хийгээд явна гэдэг бол надад бол маш хүндрэлтэй байгаа болохоор надтай хамтарч ажиллах хүсэлтэй тийм зураг авдаг, бичлэг хийдэг, бичлэг хийх мэдрэмжтэй альсвал залуучууд маань холбогдоорой. За тэгэхээр guys надтай нэг залуу гэр бүл холбогдсон. Ер нь Монголын нөхцөл байдалд гэлтгүй хүн болгон нэмэлт орлоготой байхгүй болохгүй байдаг шүү дээ. Ер нь л цоо шинхэн бизнес байгаад тэрийг маань танилцуулаад өгөөч, бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу залуу хүнээ дэмжиж яг өнөөдрийн энэ бичлэгийг хийх гэж байна. Машинтайгаа шаварт суугаад машина өөр аим шиг юм болгоёсаа. Баруунаар голын хэрэг орсон чи зүгээр жижигхэн шаварт очиж суучдаг байсан. Туршлагагүй ч болооч байгаа шүү дээ. За, миний машин яв өнгөтэй болсон байна. Гэтэ муу жолооч гэлтгүй мундаг жолооч хүртэл ямарваа нэгэн байдлаар ер нь шаварт суух ч юм уу одоо нэг юм ямарваа нэгэн байдлаар ер нь болдоггүй үе байдгийн шүү дээ тий. За тийм ээ тэглгүй яг хоо ийм юм байна. За бүгдээрээ mukbang биш ээ юу лээ. За бүгдээрээ unboxing хийцгээе. Хоорондоо наалтсан юм байна. Энэ юу вэ манайхаа? Энэ яг үнийг хэлэхэд би өөрөө ч мэддэггүй байсан зүйл багхгүй юу? Шаварт ч юм уу, элсэнд ч юм уу, цасанд ч юм уу ямарваа нэгэн байдлаар суучгаараа дугуун доороо хийгээд даваад гарчдаг юм шаврын тавцан, шаврын хавтан ч гэх юм уу. Энд тийм давч явахдаа ингээл багаж нь дачаа тэр болно гэж санаа зовх юм байхгүй юм бэлээ. Яагаад вэ гэхлээр вэ штэ би та нарт яг одоо харуулъя. Зүгээр машиныхаа хоёр талд пад ой салтгүй гинэ. Ой guys ингээ хардаа. Ерөөсөө ингээд машиныхаа хоёр талд наагаал унана гэж санаа зовх юм байхгүй. Гэл ингээ сэгсчээд унана гэсэн юм байхгүй. Хүн ингээд хүчээр л татахгүй бол би яах вэ хүчтэй болохоор ингээд салгасчил байна л да. Дөрвөлжин том хар машин, джип миптэй хүмүүст бол гоёлын загвараар бас давхар ашиглаж болдгийм байлээ. Гоёлын загвараар хүчтэй хүн байна да. Хүчтэй хүн шүү дээ би чи. Ой за ямар ч ч ингэж дээвэр дээрээс наачж болно. Ер нь бол жолооч бүрд байх хэрэгцээтэй л эд байна л да энэ хамгийн гол нь. Энэнд би яаж орлогожих вэ гэхлээр манайхаа нэг ийм шаврын хаалт худалдан авсан тохиолдолд надад 10,000 төгрөг болж орно. Надад бас хөрөнгө оруулалт хийж байгаа. Дээрээс нь бас энэ залуу гэр бүлийг дэмжиж бас залуу гэр бүлд хөрөнгө оруулалт хийж байгаа шүү. Хүний хувьд бол ердөө хосоороо 200,000 төгрөг юм билээ манайхаа. Би ерөнхийдөө бол судалсан л да гадуур бас өөр янз янзын үнэтэй гэдэг юм билээ. Гэхдээ 200,000 бол биш. 200-аас дээшээ үнэтэй гэдэг юм билээ шүү. Нөө шавар мавар суучин штэ. Шавар суугаа доошо мошо болцсон байх үед нь дугуун доороо сайн тулж ивж хийгээл тэгэл хоёр дугуугаараа мацаал гарчих юм билээ. Ердөө ийм л easy. Тэгээ авч явахд авсаархан хатуу чанартай. Яг одоо машиныхаа хоёр талд ингээд наацсан байгаа. Тэгээ та нарт явж үзүүлье. Юм гэдэг чинь зүгээр өөртөө авч үзээд, туршиж үзээд, мэдэрч үзчихэж л ойлгодог байх. Аялал зугаалга гэлтгүй ер нь бол дөрвөн үйлрэлд хизээ нэгэн цагт хаа нэгэн газар шавар ус шалбак одоо цасанд хүртэл, элсэнд хүртэл би бол бүр элсэнд сууж исэн нэг туршлагатай гэхгүй. Элсэнд сууж исэн тэгээд тэр үед тухайн үед ийм юм байхгүй явда. Ийм юм байсан бол тэр элснээс маш амархан гарчих байжтэй гэж одоо бодож байна. Та бүхэн маань тэгээд мэдээлэл авахыг хүсвэл одоо энэ харагдаж байгаа пэйж хуудас байгаа. Энэ пэйж хуудас руу цоо шингэн пэйж хуудас байгаа. Манайхан бас дагаад ерөнхий мэдээлэл аваад тэгээд худалдаж аваарай. Бас энэ дугаар руу залгаад холбогдоод авч болно шүү guys.
Нэлээд хэдэн газар надтай ер нь холбогдсон байгаа. Тэгээд би ерөөсөө өөрөө бас яг үннийг хэлэхэд би бас өөрөө амжихгүй байна. Бас өөрөө давхар бичлэг хийгээ явна гэдэг надад бас хүндрэлтэй байгаад байгаа болохоор би бас надтай хамтарч зураг авч бичлэг хийдэг мэдрэмжтэй залуучууд бас надтай хамтарч ажиллаж болно шүү. Тэгээд та бүхэн маань бас холбогдорой. Тэгээ хамтдаа ер нь гой зүйлүүдийг бүтээцгээе. За тэгээд өнөөдрийн ажил нэг иймэрхүү ажил байла. Тэгээ орлого маань бас та бүгдээс шалтгааллах юм байна. Ямар ч 6 хоног болсон байхад орлого маань яг 10 сая руу өгөх бас хаач байсан юм байна. Тэгээ та бүхний маань бас дэмжлэг маш их хэрэгтэй шүү. Та бүхэн маань лайка дараад шеэр хийгээд харамгүй сэтгэл комент бичээд сэтгэл хайрлаарай. Тэгээ орон өгөөрэй. Та бүхэн маань намайг дэмжсээр байгаарай. Удахгүй гой ажлуудаар уулзцгаая. За баярлалаа. Нас л хийгээд авгүй баян айлын хүүхэд байгаагүй тэгтээ амьдрал одоо давгүй